сайн мэдхэн нөхдүүд. За бүгд өнөөдөр айл дүрийг илэрхийлэх гэсэн сэдвийг үзье. За бүгд өмнөх ангид квадрат ялгарын томьёо, нийлбэрийн квадрат, ялгарын квадрат гэсэн томьёонуудыг үзсэн байгаа. За эднийг ашиглаад бүгд дараах бодлого өгдөг. За дараах олон гишүүнүүдийг үржигдэн болгонд дадлагч тийм. За эхний бодлогыг харах юм бол 4x квадратаас хасдаг нь 81 гэсэн тоо. За 4x квадрат гэдэг бол өөрөө 2x-ийн квадрат бол. За 81 бол 9-ийн квадрат. Тэгэхээр квадратуудыг ялгарын томьёо ашиглаад бүгд энийг задлах юм бол за 2x-ийн квадрат хасдаг нь 9-ийн квадрат гэдэг бол 2x-ээс хасдаг нь 9. За үржигдэн нь 2x дэмжин 9 гэсэн 2 тооны үржих болчихлоо гэсэн. За дараах бодлогыг харах юм бол нийлбэрийн квадратын томьёог задлахад болохоор тийм. За x квадрат нэмгэн 2-ийн үржигдэн 10, үржигдэн x. За нэмгэн 100 гэдэг бол 10-ын квадрат болно гэсэн. За ингээд л бол x дээр нэмгэн 10-ын квадрат. За сүүлийн бодлогыг харах юм бол x квадратаас хасдаг нь 6x нэмгэн 9 хасдаг нь y квадрат болж байна гэсэн. За эхний x квадратаас хасдаг нь 6x нэмгэн 9 гэсэн тоо бол ялгарын квадрат болж байна тийм үү? За x квадратаас хасдаг нь 2, үржигдэн 3, үржигдэн x. За нэмгэн 3-ын квадрат хасдаг нь y квадрат. За эхний тоо бол x-ээс хасдаг нь 3-ын квадрат. За квадратаас квадратыг хасж ийнэ гэдэг бол квадратуудын ялгарын томьёогоо бүгдээ нэг үржигдэн болгон задлж болно гэсэн. За яагаад задлах вэ гэхээр x-ээс хасдаг нь 3-аас хасдаг нь y, үржигдэн x-ээс хасдаг нь 3, нэмгэн y гэсэн хоёр тооны үржүүлэлт задлажлаа. За хаалтуудыг задлах юм бол x-ээс хасдаг нь 3, хасдаг нь y, x-ээс хасдаг нь 3, нэмгэн y гэсэн үржигдэн болгон задлаа гэсэн. За бүгд өнөөдөр рационал дойлогчтой зэрэг бүхий айл бүрийн илэрхийлэл гэсэн зүйлийг үзэх юм байна. За айл бүрийн илэрхийллийг үржигдэн болгон задлж сурах нь айл бүрийн бутархайг үржих хуваах үйлдэлийг үзэх нь айл бүрийн бутархай нэмэх асах үйлдэлийг үзнэ гэсэн. За рационал дойлогчтой зэрэг бүхий айл бүрийн илэрхийлэл. Тэгвэл рационал доо гэж юу вэ гэхээр бүхэл ба натурал тооны ноог төр хэлбэрээр бичигддэг тоонуудыг рационал доо гэнэ. За жишээлбэл рационал дог бол Q-с эрдэмтэлдэг. За энэ Q-с эрдэмтэлдэг. За тэгвэл А хуваадын B хэлбэрийн тооноо А нь бол одоо бүхэл доолдогт байх нь. За одоо жишээлбэл хасах нэг тэг юм уу эрг болон бүхэл сөрөг тоонууд тэг гэсэн тоон бол орно гэсэн. За B нь бол натурал доолдог. Натурал доо гэдэг нь бол 1 2 3 4 гэдэг эрг бүхэл тоонууд болно гэсэн. За тухайлбал 3-ны 1 хасах 4-ний 5 за мөн тэг бүхэл 3 үедээ үе тодорхой гэх юм уу тийм. Ийм эднэр бол рационал доолно гэсэн. За тэгвэл рационал дойлогчтой зэрэг бүхий айл бүрийн илэрхийлэл гэж юу хэлэх вэ гэхээр хувьсгчийн рационал тоон хэлбэртэй зэрэг агуулсан илэрхийллийг рационал дойлогчтой айл бүрийн илэрхийлэл гэнэ. За жишээлбэл за хувьсгчийн бол зэрэг нь бол рационал доох юм бол энэ бол рационал дойлогчтой айл бүрийн илэрхийлэл болно гэсэн. За x-ийн 2-ны 1 нэмгэн y-ийн 2-ны 1 за мөн 5b-ийн 3-ны 2 за a-гаас нь a-гийн 2-ны 1 гэх мэтчлэн тийм. За бүгдээрээ дараах бодлого өгье. Будагдсан дүрсийн талбайг олоорой гэж. За будагдсан дүрсийн талбайг олохын тулд бүгдээрээ тэгшинцгтийн талбайг болоод эндээсээ хоёр тойргийнхын талбайг хасчих юм бол будагдсан дүрсийн талбай гараад ирнэ гэсэн. За тэгвэл тэгшинцгтийн урт өргөнийг мэдэх шаардлагатай. Тэгшинцгтийн өргөн гэдэг бол за тойргийн диаметр буюу радиусыг 2 дахин авсан тул тэнцүү байна гэсэн. За ингээд бол 2-ын үржигдэн А-гийн 4-ийн 1 болно. За харин тэгшинцгтийн урт гэдэг бол за 2 тойргийн энэ урт буюу за диаметруудын нийт тэнцүү. Энэ хоёр тойргийн маань диаметр хоорондоо тэнцүү учраас 2А-гийн 4-ийн 1-ийг үржигдэн 2 буюу 4А-гийн 4-ийн 1 болно гэсэн. За тэгшинцгтийн урт маань бол 4А-гийн 4-ийн 1 болчихлоо гэсэн. За өгдөр одоо бодлого бодох юм бол S будагдсан дүрсийн талбай гэдэг бол S тэгшинцгтийн талбайнаас S тойргуудын талбайг хасандаа бол тэнцүү байна. За тэгшинцгтийн талбайг бол за уртгой өргөний үргэлжлэр буюу 2А-гийн 4-ийн 1 үржигдэх нь 4А-гийн 4-ийн 1 болно. За урт коэффициентүүдийн үржил 2 4-ийн 8 болно. За ижил сүртэй зэргүүдийн хооронд үржихдээ зэргүүдийн хооронд нэмдэг байна. За тэгвэл А-гийн 4-ийн 1 дээр үеийг үржих А-гийн 4-ийн 1 гэдэг бол А-гийн 4-ийн 1 дээр 4-ийн 1 нэмээд А-гийн 4-ийн 2 болно гэсэн. За А-гийн 4-ийн 2 гэдэг бол хурагдаад 8А-гийн 2-ийн 1 болчихлоо. За тэгшинцгтийн талбай бол 8А-гийн 2-ийн 1 юм байна тийм. Тэгвэл тойргийн талбайг яаж олдог вэ гэхээр тойргийн талбай бол PR-ийн квадрат гэдэг байна. За тэгвэл 2 тойргийн талбай олж байгаа учраас за манай тойргийн талбай гэдэг бол 2-ын үржигдэн PR-ийн квадрат байна гэсэн. За тойргийн радиус маань бол А-гийн 4-ийн 1 учраас
2-ыг үржигдэн P үржигдэн A-гийн 4-1-ийн квадрат болно. За эндээс эмэгдэх юм бол 2P-г үржигдэн A-гийн 2-1 болно, тийм үү? За эндээс ойролцоогоор бол P гэдэг том нь 314-тэй тэнцүү байгаа. За ингээд 2-ыг үржигдэн 314 үржигдэн A-гийн 2-1 буюу 628-ыг үржигдэн A-гийн 2-1 гэсэн тоо гарч байна. За энэ бол манай тойргуудын талбайтай тэнцүү байна гэсэн. За эндээс манайх будагцын талбай олох юм бол за тэгшинтийн талбайнаас тойргийн талбайг хасаад 1.72 А-гийн 2.1 гэсэн тоо гарч байна. За энэ бол манай будагцсан дүрсийн талбай болно гэсэн. За рационал тоо илтгэгчдэд зэрэг агуулсан айлгүрийн илэрхийллийн ижил суурьтай тэнцүү үйлдэгчтэй нэмэгдэхүүнүүдийг төсөөдөг шүгнэ. За манай бодлон дээр бол одоо А-гийн 2.1, А-гийн 2.1 энэ хоёр маань төсөөдөг өгшөл болно гэсэн. За ижил суурьуд нь тэнцүү, за мөн зэргүүд нь тэнцүү, илтгэгчдүүд нь тэнцүү байх юм бол за эдгээр маань бол төсөөдөг өгшөл болно гэсэн. Төсөөдөг өгшөлтийн хооронд нь нэмэгдэж, нэмж хасч болно гэсэн үг байна. За төсөөдөг өгшөлтийг нэмэгдэж илэрхийллийг хэлбэрчлаарай гэж тийм. За эхний тоогоо гишүүнчлэг үржүүлээд ингээд хаалцлаа үржүүлээ бодох юм бол энэ лагаас тэгм нисгсэн тоо. За бүгдээр энэ томыг харах юм бол ялгарын квадратуудын ялгарын томыг харах юм бол за ядуур дээр А-аас тэгм 3, ядуур дээр А дээр нь 3 гэсэн тоо. За энийг бол квадратуудын ялгарын томьёогоор за бодчих юм бол ядуур дээр А-гийн квадрат хасна 3-ын квадрат гэсэн. Хасна А. За энэс цааш бодох юм бол А-аас хасна 9 хасна А. За 2А маань хоорондоо хураагдаад тэнцүү хасах хэс гэсэн тоо болж байна гэсэн. За дараагийн бодлыг бодох нь бүгдээрээ 3 язгуур дээр эмээр за энэ хаалтан дотор байгаа олон гишүүдийг тус бүрдэнд үржүүлж гэсэн байгаа. За үржүүлэх юм бол за 3 язгуур дээр эмийг үржүүлнэ 3 язгуур дээр эмийн квадрат хасна 3 язгуур дээр эмийг үржүүлнэ 3 язгуур дээр эмийн 5 зэрэг болно гэсэн. За энэ дээр бид өмнөх хичээл дээр үзсэн E-ийн язгуур дээр А-гийн К зэрэг гэдэг бол А-гийн К хаваад нь N зэрэг байдаг гэсэн. За энийг ашиглаа бүгдээрээ за энэ олон гишүүдийг одоо ийм зэрэг хэлбэртэй бичих юм бол тийм А-гийн К хаваад нь ийм хэлбэртэй бичих юм бол за E-ийн 3.1 үржигдэн E-ийн 3.2 хасган E-ийн 3.1 үржигдэн E-ийн 3.5 болно. За одоо бүгдээрээ ижил суурьтай зэргүүдийг үржихдээ хооронд нь зэргүүдийн хооронд нэмдэг байна. За 3-1 дээр 3.2-ыг нэмэх юм бол за энэ маань 3-3 болоод 1 болчихно. За тэнцүү ийм гарах нэ. За 3-1 дээр 3.5-ыг нэмэх юм бол 3.6 болоод энэ бол E-ийн квадрат болно гэсэн. За тэгвэл E-ээс гэн E-ийн квадрат гэсэн тоо болж байна гэсэн. За дараагийн бодол. Дараах тодорхой хуваарийг язгуураас чөлөөлөв. За хүртэл талаар хасах гэсэн тоо байна. Хуваар болохоор язгуур дээр P дээр нь язгуур дээр Q гэсэн. За тэгвэл тусчсан нь квадрат чөлөөлөх юм бол манай бодогдчиход байна тийм үү. За тэгвэл тусчсан нь яг квадрат чөлөөлөх юм гэхээр бүгдээрээ квадратуудын язгарын томьёогоо дахиад зэрэгсэн. За А квадрат хэсэг нь B квадрат гэдэг тоо бол А-гаас хэсэг нь B за үржигдэн А дээр нь B гэсэн тоо тэнцүү байд. За тэгвэл энийг хэрвээ ядуур дээр А-гаас хэсэг нь ядуур дээр B ядуур дээр А дээр нь ядуур дээр B байсан бол энэ бол А-гаас хэсэг нь B гэсэн тоо гарна гэсэн. За түүнтэй адилгаар энэ ядуур дээр P дээр нь ядуур дээр Q гэсэн тоогоо үржигдэн. За ядуур дээр P-гээс нь ядуур дээр Q гэсэн энэ тоо хосмоор үржигдэж. За мөн энэ хоёр маань хоорондоо хураагдчих учраас энэ бол 1 гэсэн тоогоор үржүүлж байна гэсэн тоо тий. За тоог нэгээр үржүүлэхэд тэр тоо өөрөө гарна. За ингээ хосмоор үржүүлээ бодчих юм бол хүртрийг үржүүлээд хуваарийг хуваараар үржүүлнэ. За ингээ цаашаа бодох юм бол хасах нэгийг үржигдэн язгуур дээр P-гээс нь язгуур дээр Q болно гэсэн. За хуваарт болохоор язгуур дээр P-ийн квадрат хасган язгуур дээр Q-ийн квадрат. За манай квадратуудын ялгарын томьёо юм болчихсон. За энэ цаашаа бодох юм бол хасах P язгуур дээр P нэмгийн язгуур дээр Q болно. За язгуур дээр P-ийн квадрат гэдэг бол P болно. Язгуур дээр Q-ийн квадрат бол Q болно. За ингэж бол P-гээс нь Q. За ингээд хуваарт бол язгууртай илэрхийлэл үлдсэнгүй. За дараагийн бодлогын бодох юм бол мөн хосмоор үржүүлж үгүй. 2 язгуур дээр А-гаас хасган 3 язгуур дээр B гэсэн хосмоор үржүүлж. За ингээм бол хүртэлд бол одоо 2 хүртрийг үржүүр үлдэнэ тийм. За хуваарт юу юм гэхээр квадратуудын ялгарын томьёо олох юм бол 2 язгуур дээр А-гийн квадрат. За хасдаг нь 3 язгуур дээр B-гийн квадрат гэсэн. За энийг цаашаа задлаа бодох юм бол за хүртэр бол хэвээрээ. За хуваард бол 2 язгуур дээр А-гийн квадрат гэдэг бол 4А болно. За 3 язгуур дээр B-гийн квадрат гэдэг бол 9B болно гэсэн. За ингээд л хуваард язгууртай илэрхийлэл үлдсэн. За ингээ манай бодлого бодогдлоо гэсэн. За айлгүрийн илэрхийллийг үржигдэх болгон дараах олон гишүүнүүдийг бүлэглэх аргаар үржигдэх болгон задлаа. За бүлэглэх аргаар бүгд нь 9-р ангид өгсөн байгаа. За бүлэглэх аргаар яаж үржигдэх болгон задлах вэ гэхээр за тоонод бол 2 оройн сонгож авах тийм.
За эхлээд x квадрат y квадратыг хамтан бүлэглээд за гасах 3x нэмгийн 3y гэсэн тоогоо хамтан бүлэглэж. За ингээд x квадрат хасдаг нь y квадрат хасдаг нь 3x нэмгийн 3y. За эхний x квадрат хасдаг нь y квадрат гэдгийг бүгдээрээ ялгарын квадратын томьёогоор задлаа. За ялгарын квадратын томьёогоор задлах юм бол x хасдаг нь y, үргэлж нь x дээр нэмэг нь y болно гэсэн. За хасдаг нь за 3x хасах 3x дээр нэмэг 3x гэсэн тооноосоо бүгдээрээ хасах 3-ыг хаалт нэмэх. Хасах 3-ыг хаалт нэмэх юм бол x-с хасдаг нь y болно. За ингээд энэ хоёр тоонд хоёуланд нь x-с хасдаг нь y гэсэн үржил байна. Гэх юм бол хаалтны өмнө x-с хасдаг нь y-ийг хаалт нэмэх гаргах юм бол хаалтны дотор x дээр нэмэг нь y-ийг хасдаг нь 3 болно. За энэ хаалтын задлаа бодох юм бол x-с хасдаг нь y-ийг үрждэг нь x дээр нэмэг нь y-ийг хасдаг нь 3 болно гэсэн. За ингээд манайх за энэ олон гишүүнтийг үрждэг болгон задлаа. За харин дараагийн олон гишүүнтийг задлахаас өмнө бүгдээрээ энийг ахиад жоох өөрчлөл. За яаж өөрчлөх вэ гэхээр за x куб хэвээрээ за 3x квадрат гэсэн тоогоо x квадрат дээр нэмэг нь 2x квадрат гэж бичиж. Тэ? За 3x гэсэн тоогоо 2x дээр нэмэг нь x. За энийг бол хэвээр. За одоо эндээс x кубыг x квадратыг бүлэглээд 2x квадратыг 2x-тэй бүлэглээд x-ийг 1-тэй бүлэглэе. За ингээд бүлэглэжлээ. За тэгвэл эхний олон гишүүнтээс бүгдээрээ x квадратыг хаалт нэмэн гаргаад дараагийн олон гишүүнтээс 2x-ийг хаалт нэмэн гаргаад дараагийн олон гишүүнт хэвээр бичиж. За ингэх юм бол хаалт дотор x дээр нэмэг үлдэнэ. За мөн хаалт дотор x дээр нэмэг үлдсэн байна. Энд л бол x дээр нэмэг. За бүгдэнд нь x дээр нэмэг байгаа учраас хаалтны өмнө x дээр нэмгийг хаалт нэмэг гаргах юм бол хаалтны дотор x квадрат нэмэг нь 2x нэмэг нь 1. За энэ маань бол x дээр нэмэг нь 1-ийн квадрат гэсэн тоо. За тэгвэл x дээр нэмэг нь 1 үржин x дээр нэмэг нь 1-ийн квадрат болно гэсэн. За энэ цаашаа бодох юм бол x дээр нэмэг нь 1-ийн куб болно. За x дээр нэмэг нь 1-ийн куб маань x кубад дээр нэмэг нь 3x квадрат нэмэг нь 3x нэмэг нь 1 гэсэн тоотой тэнцүү байдаг байна. За дараах илэрхийлэлийг гүйцэтгэх квадрат ялгах аргаар үржигдэн болгон задлаарай гэж. За бүгдээр томьёон дараараа квадратуудын ялгарын томьёо, нийтлбэрийн квадрат, ялгарын квадратын томьёог сайн ажиглаарай. За бүгдээр энийг үржигдэн болгон задлахын тулд бүтэн квадрат ялгах аргаар. За бүтэн квадрат ялгах арга гэдэг маань за нийлбэрийн квадрат, ялгарын квадратыг одоо эндээс ялгах гэдэг гэсэн. За x квадрат 6x нэмэг нь 8 гэсэн тооноосоо нийлбэр болон ялгарын квадратыг аль нэгийг бол ялгах гэдэг гэсэн. За энд бол x-ийн өмнөх хөтөлбөрт нь хасах байгаа учраас бүгд ялгарын квадратыг ялгах тийм. Ялгарын квадратыг ялгахын тулд за x квадрат хасдаг нь 2 үржигдэн нь x үржигдэн нь 3. За хасах 2-ыг үржигдэн нь x үржигдэн нь 3 гэсэн том маань 6 хасах 6x бол тэнцүү байна. За энийг бүгд ялгарын квадрат болгохын тулд ялгарын квадратын томьёог харъя. А квадратаас хасдаг нь 2ab. Нэмэг нь b квадрат тийм үү? За тэгэхээр x квадрат байна. Хасдаг нь томьёоны 2 нь байна. Үржигдэн нь x нь байна. За үржигдэн нь 3 байна. Тэгвэл нэмэг нь одоо b квадрат хэрэгтэй гэхээр 3-ын квадрат бидэнд хэрэгтэй гэсэн. За 3-ын квадрат нэмж өгөөд дахиад 3-ын квадратыг хасаад өгч. За тэгээд нэмэг нь 8 буюу сул гэж. А тэгвэл одоо энэ том маань x-с хасдаг нь 3-ын квадрат буюу болно. За харин артлын том маань 3-ын квадрат хасах лээс нэмэг нь 8 гэдэг бол хасах 1 болно гэсэн. За одоо энэ ард үлдэж байгаа энэ том маань өөрөө за x-с 3-ын квадрат хасдаг нь 1 гэдэг тоо бол 1-ийн квадрат гэнэ гэсэн. За энэс цааш ялгарын квадратын ялгараар задлах юм бол квадратын ялгараа энэ тоогоо задлах юм бол за x-с хасдаг нь 3 хасдаг нь 1 за үржигдэх нь x-с хасдаг нь 3 нэмэг нь 1 болно гэсэн. За энийг цааш хаалтаа задлаа болох юм бол x-с хасдаг нь 4 x-с хасдаг нь 2 гэсэн үржигдэн болон задлаа. За дараагийн бодлого бодохдоо бүгдээрээ за x квадратын өмнөх хөтөлбөрийг хаалт нь гаргачих. Тэгэхээр 2-ыг хаалт нь гаргавал x квадрат нэмэг нь 2-ны 3x нэмэг нь 2-ны 1 болно. За тэгвэл хаалтын дотор байгаа илэрхийлэл бүгдээрээ бүтэн квадрат ялгах аргаараа үржигдэн болгон задлаа. За тэгвэл x квадрат нэмэг нь 2-ны 3x нэмэг нь 2-ны 1 болж тийм үү? За x квадрат нэмэг нь 2-ыг үржигдэн x үржигдэн 4-ний 3. За энэ тоо маань өөрөө 2-ны 3x-тэй тэнцүү байна. За одоо энийг бүгд нийлбэрийн квадрат болгохын тулд тийм нийлбэрийн квадрат болгохын тулд за a квадрат нэмэг нь 2ab нэмэг нь b квадрат хэрэгтэй. Тэгвэл x квадрат нэмэг нь 2 байна. Томьёоны 2 нь үржигдэн x нь үржигдэн 4-ний 3. За тэгэхээр b квадрат нь юу юм гэхээр 4-ний 3-ын квадрат хэрэгтэй байна гэсэн. За 4-ний 3-ын квадратыг нэмээд өчлөө. За тийм чинь 4-ний 3-ын квадратыг хасчих гэсэн. За ингээ хасаад 2-ны 1-ийг нэмж. А тийм бол одоо эндээс энэ том нь өөрөө x дээр нэмген 4-ний 3-ын квадрат гэнэ. За арын том нь бол хасдаг нь 4-ний 3-ын квадрат гэдэг бол 16-ны x нэмген 2-ны 1. За нэг цаашаа бодох юм бол x дээр 4-ний 3-ын квадрат хасдаг нь 4-ний 1 квадрат. За хасах 16-ны x дээр нэмген 2-ны 1 гэдэг бол хасах 16-ны 1 болно. За 16-ны 1 гэдэг бол 4-ний 1-ийн квадрат гэнэ гэсэн. За энэ тоогоо бүгдээрээ
квадратуудын ялгарын томьёо задлах юм бол тийм. За x дээр нэмэгдэн 4-ийн 3 хасдсан 4-ийн 1, x дээр нэмэгдэн 4-ийн 3 нэмэгдэн 4-ийн 1. За ингээд цааш эмхлээ бодох юм бол x-с хасдсан 2-ийн 1, за x дээр нэмэгдэн 1 болдог. За ингээд манай анхны олон гишүүдийг бүгдээрээ 2-ыг үржигдэх нь x-с хасдсан 2-ийн 1, за үржигдэх нь x дээр нэмэгдэн 1 гэсэн үржүүрүүдэд үржигдэх болгон задлаа гэсэн. За айлгэрийн баталгааг үржих байх. За хэрэг тодорхойлт. Хэрэв PQ гэсэн айлгэрийн баталгааг илэрхийлдэг. За Q нь бол тэгтээ тэнцдэг айлгэр илэрхийлдэг. Тэгвэл PQ бодон Q хэлбэр илэрхийлдэг айлгэрийн баталгааг гинэ. За жишээлбэл x дээр нэг нэрийг хувадаг нь x. За мөн нэрийг хувадаг нь a-аас нь x 1. За x квадрат дээр нэг нь x-ийг хувадаг нь. За x кубаас хасдаг нь 1 гэсэн айлгэрийн баталгаанууд бол байж болно гэсэн гэх мэтчлэнтэй. За тэгвэл айлгэрийн баталгаа дээр дараах чанарууд бол бэлдэг байгаа. За хэрв A, B, C, D айлгэр илэрхийлдэг. За AC2-ийн үржүүрийг AB-гийн үржигт хуваах юм бол тийм. Үржирээр хуваавал за CB гарна гэсэн. За хэрв хүртэр хуваар хоёр ижилхэн үржигдэх байх юм бол хооронд хурааж болно гэсэн үг байхгүй. Ижилхэн А гэсэн үржигдэх байвал хооронд нь хурааж болно гэсэн. За тэгэхээр C хувадаг нь B гэсэн айлгэрийн баталгаа гарч болно. За энд бол А нь бол тэгт тэнцэх байх хэвээр, B нь бол тэгтээ тэнцэх байх хэвээр. За ягаад гэвэл баталгаа нь хуваар тэгээс ялгаатай байх хэвээр гэсэн. За хэрв C хувадаг нь B гэсэн илэрхийлдэг, хоёрын ижилхэн айлгэр илэрхийлэлээр үржүүлж болно гэсэн. За ижил зүйлээр бол хоёрын үржүүлж болно гэсэн. За энэ бол А тэгтээ тэнцэх байх хэвээр. За B мөн тэгтээ тэнцэх байх хэвээр гэсэн. За айлгэрийн баталгаагаар үржүүлэхдээ за хүртвэрээр хуваарийг хуваараар үржүүлнэ гэж. За А гэгээр үржүүлээд B гэгээр үржүүлнэ. За энд бол B бол тэгтээ тэнцэх байх хэвээр. D бол тэгтээ тэнцэх байх хэвээр. Харин айлгэрийн баталгаагаар хуваахдаа за хувааж байгаа айлгэрийн баталгааг байрагчлаад үржүүлдэг байна. За энд бол А хуваадаг B баталгааг хуваадаг нь C хуваадаг D гэсэн баталгаа тийм. За энийг үржүүлэхдээ CD2-ын байрагчлаад D хуваадаг нь C болсон. За ингээ үржүүлээд А D хуваадаг нь BC болсон байна. За энэ бол А тэгтээ тэнцэх байх хэвээр, B тэгтээ тэнцэх байх хэвээр, C бол бас тэгтээ тэнцэх байх хэвээр гэсэн. За бүгдээр цааш нь бодлого өгье. За x-ийг үржигдэн x дээр нэмэгдэн 5-ын квадрат үржигдэн 2-ыг хувадаг нь x квадратаас хасдаг нь 25 гэсэн айлгэрийн баталгаа нь үржих үйлдэл. За x-ийг үржигдэн x дээр нэмэгдэн 5-ын квадратыг хувадаг нь 1. За үржигдэн 2-ыг хувадаг нь x квадратаас хасдаг нь 25 гэсэн тоо болвол x-ээс хасдаг нь 5, x дээр нэмэгдэн 5 гэсэн 2 тооныг үржүүр байна. За эндээс бүгдээр ижил зүйлүүд хурааж болно. За ижил зүйл нь юу нөхөр x дээр нэмэгдэн 5-ын квадрат энэ бол x дээр нэмэгдэн 5 байна тийм. За ингээд дагналдаад x дээр нэмэгдэн 5-ын квадратын 1-ийг аваад квадратг болоод энэний x дээр нэмэгдэн 5-ыг авчих. За тэгвэл хүртэрээр үржүүлэх бодох юм бол x-ийг үржигдэн x дээр нэмэгдэн 5 үржигдэн 2. За хуваар тэгвэл тэгэхээр x-ээс хасдаг 5-ыг үржүүлэх нь буюу x-ээс хасдаг 5 хэлнэ гэсэн. За ингээд эмэгдэх юм бол 2x квадратаас нэмэгдэн 10x c хувадаг нь x-ээс хасдаг 5 болно. За хэрвээ айлгэрийн баталгаагаар хуваахтай яах юм бэ гэхээр за хард байгаа энэ хариу баталгаа байрагчлаад үржүүлдэг. За 6x квадрат нэмэгдэн y квадрат хувадаг нь x-ээс хасдаг 2. За үрждэг нь хуваарийн дээш гаргаад x-ээс хасдаг 2-ыг квадрат хэлдэг байна тийм. За хүртвэр доош ороод 3x-ийн y-ийн квадрат байна. За эндээс бүгдээ хураах юм бол за 6-г 3-т нь хураачих юм бол 3 бусдаад за 6-аас 2 үлдэнэ. За x квадратыг x-т нь хураах юм бол за x нь байх болоод дээр нь x үлдэнэ гэсэн. X квадрат байх болоо энд x үлдчихнэ. За y квадрат хооронд нь хураачих. За одоо энэ диагоналдад бүгдээр x-ээс нь 2 гэсэн тоонуудыг хурааж болох тийм. За x-ээс нь 2 гэсэн тоонуудыг хураагаад энэний квадратыг авчих. Тэгвэл хариу нэг үлдсэн юм бэхлээр 2x-ийг хуваадаг 1 үлдсэн. За энэ болохоор x-ээс нь 2-ыг хуваадаг 1 үлдсэн байна. За ингээд бодох юм бол 2x-ийг үржигдэн x-ээс нь 2 буюу 2x квадрат халтан 4x гэсэн олон гишүүнд үүссэн байна тийм. Ураагаад бодсон. За дараагийн бодлогыг бодлоо. За эхний үйлдэлийг бодлоо бүгдээрээ хүртэр хуваар хоёрын байрагчлаад үржүүлэх ёстой байгаа. За тийм бол 5-ыг үржигдэн язгуур дараа x хуваадаг нь 12 үржигдэн 15-ыг үржигдэн язгуур дараа x хуваадаг нь 2. За энийг үржигдэн 25-ны x-ийн 2 байна гэсэн. За ингээд цаашаа бодох юм бол за хүртрүүдийн хооронд нь үржүүлээд хувааруудын хооронд нь үржүүлэх юм бол 150-ыг үржигдэн язгуур дараа x-ийн квадрат болно. 600x болно гэсэн. За язгуур дараа x-ийн квадрат бол x-ийг хураагдчихна. 150-ыг 600 хураах юм бол 4 үлдэнэ гэсэн. За тэгэхээр хариу маань
4-ний 1 гэсэн баталгаа бол гарч байна. За баталгааг хэлбэрчлээрэй. За баталгааг хэлбэрчлэхийн тулд бүгдээрээ гоороос 6 гэсэн үржигдүүнийг гаргаад дээрээс болохоор 2x-ийг гаргачих. За 2x-ийг гаргасан чинь хаалт дотор x квадрат нэмгэн 6x нэмгэн 8 гэсэн баталгаа боллоо. За тэгвэл бид одоо x квадрат нэмгэн 6x нэмгэн 8 гэсэн тоогоо за энийг үржигдүүн болгон дадлаа. За үржигдүүн болгон дадлахын тулд бүгдээрээ за 6x-ийг 2x нэмгэн 4x гээд одоо бүлгэлээ. Бүлгэлээд за эхнийхээс нь бол x-ийг гаргаад дараагийн 4x нэмгэн 8-аас 4-ийг гаргах юм бол хаалтан дотор x нэмгэн 2 гэсэн үржүүр үлдэж байна. За тэгвэл x нэмгэн 2-ыг хаалтнаас гаргах юм бол за x нэмгэн 4 гэсэн тоо үлдэж байна. За ингээд бол x квадрат нэмгэн 6x нэмгэн 8 гэсэн тоо маань x дээр нэмгэн 2, x дээр нэмгэн 4 гэсэн 2 тооны үржүүр болно гэсэн. За ингээд энэ дээр орлуулах юм бол 2x-ийг үржих x дээр нэмгэн 2, үржих нь x дээр нэмгэн 4 болно. За x дээр нэмгэн 4-ийг x дээр нэмгэн 4-т нь хураагаад 2-ыг 6-аар оож юм бол за энэ 3 үлдээд дээр болохоор за x-ийг үржих нь x дээр нэмгэн 2, хуваарьт 3 гэсэн тоо үлдэж байна. За энийг гişүнчлэн үржүүлээд нэмэгдэх юм бол x квадрат нэмгэн 2x хуваад нь 3 үлдэж байна гэсэн. За айлгын баталгааг нэмэх хэсэг. За айлгын баталгааг нэмэх хэсэгтээ бол энгийн баталгааг нэмэх хэсэгтээ хуваарийг тэнцүү болгох хэрэгтэй, ижлэгэн болгох хэрэгтэй тийм үү? За хуваарийг ижлэгэн болгохын тулд энэ хоёрын хуваар ижлэгэн байгаа учраас шууд нэмнэ гэсэн. За 3 дээр хуваарийг хэвээр тавиад хүчрүүдийн хооронд нэмж тийм. 3 дээр 7 нэмэх юм бол тэнцүү 10 болно. За ингээ хураах юм бол x-ийн 2 болно. X-ийн 2 болно гэсэн. За дараагийн модыг бодохын тулд бүгдээрээ за x-ээс сэтгэн 6. За 6-аас сэтгэн x-ийг хаалтны өмнө хасахыг гаргах юм бол x-ээс сэтгэн 6 болно. За энийг хувааруудыг тэнцүү болгохын тулд бүгдээрээ энэ дээдлэл нь хасныгээр өгөх хэрэгтэй байна тийм үү? Хасныгээр өгөх юм бол энэ хоёр хуваар бол тэнцүү болно. За хасныгээр өгсөн чинь за энэ тооны хүртэр бол хасах x-ээс хасдаг нь 2 гэсэн тоо болж байна. За хуваар нь бол хасах x-ээс сэтгэн 6. За энэ сэтгэн x дээр нэмгэн 2 хасах x-ээс сэтгэн 6 болж байна гэсэн. За ингээд цаашаа бодох юм бол за ингээд хуваарийг хэвэрчээд хүртэрүүдийн хооронд нь хасах юм бол тийм. Хасах юм бол за хасах x дээр нэмгэн 2 хасдаг нь x дээр нэмгэн 2 гэсэн тоо байна тийм. За энэ цаашаа ингэдгээ бодох юм бол хасах x нэмгэн 2 хасдаг нь x хасдаг нь 2 гэсэн тоо байна. За нэг ингэх юм бол 2 дээр 2-оос хасдаг нь 2 гэдэг бол харагдаад хасах x гэдэг бол хасах 2x болно. За энэ цаашаа бодох юм бол хасах 2x-ийг бодно хасах x-ээс нь 6 болно гэсэн. За хасагчнууд нь хооронд хураах юм бол 2x хуваадаг нь x-ээс нь 6 болох нэ. За дараагийн бодлыг бодохын тулд бүгдээрээ эхний тооноос 3 гэсэн үржирийг хаалтын өмнө гаргачих. За 3 гэсэн үржирийг хаалтын өмнө гаргах юм бол а дээр нэмгэн 4 үлдэж. Тэр бүгдээрээ арын баталгаа дээр 3-оор өгөх ёстой гэсэн. За 3-оор өгөө бодох юм бол за 4а-гаас төгн 2 эхний баталгаа хийвэрээ дараагийн баталгаа бол за 3а гişүнчлэн үржүүлэх юм бол 3а хасдаг нь 6 болно. За хуваар нь бол хэвээрээ. За хуваар нь ижлэг байгаа учраас шууд хуваарийг хэвээр тавиад хүртэрүүдийн хооронд хасъя. За хасах юм бол 4а-гаас төгн 2 хасдаг нь 3а нэмэх байгаа учраас хасах болно. За хасдаг нь 6 байгаа учраас нэмэх 6 болно. За ингээ бодох юм бол а дээр нэмгэн 4 болно. За а дээр нэмгэн 4 а дээр нэмгэн 4-тэй хурагдаад манай хайр бол 3-1 болж байна гэсэн. За дараах бодлыг бодъё. Дараах бодлыг бодохын тулд за x дээр нэмгэн 4x нэмгэн 3 гэснийг үржүүр болгож дадлаа. За 4x-ийг бүгдээрээ x нэмгэн 3x гэж байна. За ингээд дадлах юм бол хаалтны өмнө x-ийг гаргаад нөгөөднөөс нь 3x нэмгэн 3-аас хаалтны өмнө 3-ыг гаргачих. За ингээд цааш дадлах юм бол x дээр нэмгэн 1, x дээр нэмгэн 3 болж байна гэсэн. За x-ээс хасдаг нь x-ийн квадрат гэдэг бол 3-аас хасдаг нь x 3 дээр нэмгэн x буюу квадратуудын ялгааны хэмжээгээр ингээд залж болно. За энэ x квадрат нэмгэн 4x нэмгэн 3 гэсэн тоо маань x дээр нэмгэн 1, x дээр нэмгэн 3 гэсэн тоотой тэнцүү байгаа. Энэ хоёр үржил тэнцүү. За энийг одоо ижил хуваар өгөө бодох юм бол за эхний айлгын баталгаа дээр бүгд x дээр нэмгэн 1-ийг өгөөд дараагийн айлгын баталгаа дээр 3-аас тань x гэсэн тоо гэх тээ. За ингээд цаашаа бодох юм бол эхний тоо маань 5x дээр нэмгэн 5 болно. За дараагийн хүртэр нь бол 4-ийг 12-оос хасдаг 4x болно. За хуваарьт бол 3-аас тань x нэмгэн 3 дээр нэмгэн x нэмгэн үржил нь x дээр нэмгэн 1 болно гэсэн. За хуваарьуд нь ижлэг байгаа учраас хуваарийг хэвээр тавиад хүртэрүүдийг хооронд хасъя. За 5x дээр нэмгэн 5 хасдаг нь 12 нэмгэн 4x. За энэ ягаад бол хасгасан нэмэх болж байгаа шүү. За ингээд зөвлөгчд юм хэлэх юм бол хэсэг x-ээс хасдаг нь 7. За хуваарьт болохоор 3-аас хасдаг нь x 3-ыг үржил нь 3 дээр нэмгэн x үржил нь x дээр нэмгэн 1 болж байна гэсэн.
За дараах айлдвэрийн илэрхийллийг хэлбэрчлаарай гэж. За эхлээд бүгдээрээ дараалал гаргая. Эхлээд энэ нийлбэрийг бодно. Дараа нь 2-ыг хасч өгнө. Дараа нь айлдвэрийн баталгаагаар үржүүлж өгнө гэсэн. За энэ нийлбэрийг олохын тулд бүгдээрээ А, Б гэрэг бодож юм бол за энэ бол А квадрат, энэ бол Б квадрат. За ингээд хойрууд нь ижил болсон учраас хооронд нэмэх юм бол А квадрат нь Б квадратыг бодно. АБ болно гэсэн. За хоёрдугаарт нь энээсээ 2-ыг алчих ёстой. За ижил хуваар гэх юм бол А, Б өргөн. За ингээд ижил хуваартай болсон учраас бүгдээрээ бүртгүүлийг хооронд талах юм бол А квадрат нь Б квадрат хавцаг нь 2 AB. За хэрвээ та нар тийм дээдлийг анзаарч байгаа бол энэ бол А-гаас хасдаг нь Б-ийн квадрат гэсэн томьёо. За ингээд тааш ингэдэг гэж. За одоо 3 дахь үйлдэл гэх юм бол А-гаас хасдаг нь Б-ийн квадратыг хуваалган АБ, үргэлжлэн нэгийг хуваалган А-гаас хасдаг нь Б байна гэсэн. За энийг хураагаад бодох юм бол А-гаас хасдаг нь Б-ийн квадратыг А-гаас хасдаг нь Б-д нь хуваалчих юм бол энд бол А-гаас хасдаг нь Б үлдэнэ. За энд бол хуваарьт АБ гэсэн үлдүүлнэ гэсэн. За энэс л бол за манай энэ аль илэрхийлэл маань А-гаас хасдаг нь Б-г хуваалган А дэрмэг нь Б гэсэн тоотой тэнцүү байсан байна. За хүүхдүүд дараах бат дахь бодлогыг бодорой.